болсон эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдардаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит сурал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхоо хайрдсан миний За үзэгчдээ бид Баянзүрх дүүргийн нийгэм халамжийн төв дээр ирж байна. Ямар учраас ирж байгаа вэ Монголынхаа? Хүний өгсөн мөнгөийг авах гал тэгээд нэгэн зүрхэд тэгээд тэрийг янз асуулах гал. Тэгээд ирж. За хэдүүл ороод уулзъя. За сая иш орж гарч ирлээ. Тэгээд ерөөдөө бол бүтчлээ тийм ээ. Ерөөдөө бүтлээ одоо гасан дээр очиод дансын нийлүүлээл. Тэгээд юу яхаар болол. Ерөөсөө өнөөдөртөө багтаагаал юу яах хэвтэй байна? Очиж уулзах ёстой байна. Тэгвэл бас 3 сарын мөнгө орохгүй байна л та тийм ээ. За үзэгчдээ. 97 дугаар сургууль дээр ирж байна. Энд одоо хотгон гэрэл маань сурж байгаа. Өнөөдрөөс эхлээд сургуультай явсан тийм ээ. Тэгээд өнөөдрөөс эхлээд сургуультай яваад одоо сурч байгаа. Тэгээд хүүхдээр очих гээд бид гурав явцгаая. Юу орж уулзъя тийм ээ. Бас ангийнхантай танилцъя, багштай танилцъя. Тэгээд ангийнхан хүүхдүүд ирээд багш нар ирээд наатхан нэрлэгээ авсан тийм ээ. Тэгээд ирж уулзаад хичээл хурцсанаар өгөөд тэгээд заавал хичээлдээ яваад тэгээд сургуулаа битгий аяа гэсэн тэгээд ингээд өнөөдрөөс эхлээд хичээлдээ явж байна. Хичээлдээ суусан ямар байна? Гайно. Юу яах вэ? Өөрөөс нь очиод яриа аваад ячвал мэдтэй тий. Шаасгчтай манай хатгэрэл маань ингээд өнөөдрөөс хичээлдээ суудсан байгаа. Ангийнхан бас өөрхөн цаваа сэргэлэн хүмүүс байна. Монголынхаа тань үсттэй. Нэвтрүүлгийг үздэг үү? Үздэг. Болох нь бол багасаа л ер нь хэр одоо хичээлдээ идэвхтэй байсан, хэр сайн сурсан гэдгээсээ шалтгаалдаг шүү заа юу. Одоо та нар маань ингээд юунда хичээлдээ шамдаа ингээд сурах юм бол магадгүй ерөнхийлөгч таанд дунд сууж иж магадгүй ирээдүйн ерөнхийлөгч тий элбэгдэрж ерөнхийлөгчийг ингээд улсаа удирдаад явах хүн ч гэсэн та нар дунд байгаа шүү. Миний хүмүүс заа юу. Тэгэхээр зөв та нар маань хичээгээд та нар маань энэ улс орныхоо ирээдүйн шүү за. За бүгд хичээгээрэй за. За та нартай баярлалаа. За баярлалаа. За манай охин гэрэл манай өнөөдрөөс ингэ хичээлдээ явж байна. Бас нэг жоохон сая завсарчлаа. Сая нөгөө 3 дугаар улирал эхлээд тэрнээс хичээлдээ ирлгүй байж байгаа нөгөө холбоо барьж чаддггүй бид нэр тийм ээ. Хичээлдээ ирэхгүй ингэж байсараад танаа нэвтрүүлгийг үзээд тэгээд юу ажиллаа л та. Нэг хүүхдээ олж авлаа. Тэгээд өчтөр анги хамт олноо зохион байгуулад нэг хөөхөн очиод нэг уулзъя. Очиод туслая тийм ээ хичээлд ингээд эргүүлээ сургуульд нь оруулъя гэд очиод нэг хүүхд маань өөрөө байхгүйсэн. За тэгээд нэг автаа нь уулзаад ингээд заавал аваад ирээрээ тийм ээ туслая шүү дэмжин шүү ангийнхаа чинь ингээд хүлээгээд авахд одоо бэлэн байна гэд одоо хүүхдээ ингэсэн. Тэгээд өчтөр ингээд аав нь өнөөдөр ингээд агуулад ирлээ хүүхд маань одоо анги хамт олондоо ороод хичээлдээ ингээд итгэвтэй явах хаа гэж найдаж байна тийм ээ. Тэгээд өнөөдөр дагуулад яваад янз янзын газраар явсан. Ангамт болон хүүхд үеийнхнийхэн дунд ороод ингээд сууж байгааг ингээд харлаа. Бабас өгсөж байна. Эцэг нөөхөн болчихсон юм. Эхгүй юм. Аск сэтгэл өндөртэй тэгээд хүүхдийн сургуультай орчлоо. Би одоо ингээд ямар ч хүүхнээ охиноо нэг эрдэм номтой сургуультай авч явах үе даалганы хичээлээ.
Тэгээд ангийнхан багш Монгол цэгээр багшд мөн хамт сурч байгаа ангийнхан хүүхдүүдэд надад маш их баярлж байгаа. Яагаад гэвэл тэр өчтөр багш нь ангийнхаа бүх хүүхдийг дагуулчихсан очсон. Ангийнхан хүүхдүүд одоо янз бүрийн дэвтэр номууд угдлууч мус барьчихсан өөрсдөө юмнаас тэгээд одоо заавал хичээлд нь явуулаарай гэдэг. Юу яагаад яваач тэгээд би амар их баярлсан. Тэгэд нэг дэвтэр очроо гэж хэлсэн би өнөөдөр аваад ирсэн. Өнөөдөр тавцад дагуулад өгсөн. Нэг өдөр ч гэсэн сайн. Тийм шүү дээ. Смидээд нэг завширдсан бас тэднийг гүйцэх гэдэг нь толгойд юм гүйцэх байгаа. Тэгж найдаж шүү дээ. Тийм л одоо гүйцэн. Одоо ямар ч гэсэн ингээд хичээлдээ явчихна гэж аюул том юм багхгүй. Том амжилт. Тийм. Их том амжилт. Одоо ингээд завсарлуулахгүй тийм ээ. Одоо бол завсарлуулахгүй. Намайг одоо тэнд сургуульч хөшөөлчих ингээ байж байгаа бас эвдрэх тал руугаа л орж ирсэн. Тэгээд эвдрэх тал руугаа орж ирсэн. Одоо бол одоо ингээд хичээл номд ороод ангийнхан дотор ороод ирлээ. Тэгээд одоо ямар ч байсан төлөвшөө татаад тэгээд гурван ингээд төгсгөөд тэгээд дөрөвдүгээр ингээд тэгээд сурал явна шүү дээ. Одоо бол вирусын хичээлийн завсардуулах ашиглаа. Ингэж юм байна одоо тэгээд энэ хичээлээ зөндөө хичээл хоцрогдсон байгаа. Тэрийг одоо хичээгээд өөрөө жоохон ядрахад байна. Хөөх юм тийм нэг сая дуулж яхад ганцаараа яагаад шүү дээ. Одоо тэгээд заасан дугаар сураагүй байхгүй. Тэгээд ганцаараа дүгдүүгээ зогсчихлээ. Тэгээд бас л энэ толгойд юм хийж л байхгүй. Тэг хүүхдээ яах гэж хичээлийн яаж хийцээд явуулж явахгүй байсан би гэсэн л үгэл одоо над руу хэлж штэ энэ. Тийм. Гэтэ зүгээр. Тэгтээ зүгээрээ гүцэж. Юу вэ? Энэ яг гүцэж. Сая яаж ногшоод л. Чаасаад. Гадаг үгээр хэлж байгаа юм. Нүдний бол нэг вахан жаа хөөхтөөр нүдний бол болж байна. Гэхдээ гоё юм аа. Энэ хүүхдүүдээс ингэж нэг юм гоё амар салхитай энерги авлаа би сая. Их хөөрхөн мөр ингэж шинхэн найз, ширээнийн найз гэл ингээд тэгээд эргээд нэг хөглөө амар юм салхитай шуургатай байсан. Одоо ингээлийн гिचэлтэй ороод одоо бид нэг явахад нартай тулаахан цаана байгаль хүртэл ингээд игээд өгчээстэй. Тий гоё нөө. Манай охины нэг мөнгө өгдөг газар нүдэг. Энд хүүхдийн нэг тэр хас юу данс нийлүүлэх гээд одоо манай харилцаа юу та эндээс мөнгө авдаг хас болдог. Одоо тэр харилцаатай нууцад даавал үзэндээ мөнгө хайсан юм шүү дээ. Сая уулцнаар нэг бичгээр мэдээж бичгээр болж өгсөн бас яасан юм тэгээд өнөөдөр багтааж нэг бүтээл тэгээд мөнгөнд орох юм байна л да. Яаралтай л яахгүй болохгүй мэ те. Тэг яаралтай л орохгүй юм байна. Тэгээд хадгалаас та байж л идэм бодоод ч үгүй юм байна л да. Үгүй юм байна л да. Банкн дээр хөсөлт гаргасан тохиолдолд тийм хөсөлт гарсан тохиолдолд За Монгол хотоор хадгаламж банкны 2 дугаар кассан дээр ирээд тэгээд одоо нөгөө хүүхдийн мөнгөө хөөсөлтөд явж байгаа. Тэгээд сая одоо бүтчлээ тийм ээ. Тэгээ бүтчлээ ингээд 4 сараас авахар болоод тэгээд ингээд юу яалаа тэгээд их сайхан ивэлээр энэ усууд бүгдийг бүтээгээд өглөө. Тэгээд чирэгдэлгүйгээр хүлээлгэлгүйгээр ингээд бүгд хийдэг тусан тэгээд энэ усуудаас баярлж байна. Хадгаламж банкны 2 дугаар кассахандаа баярлалаа. Тэгээд дээрэс нь Баян Зөвхөн дүүргийн нийгмийн халамжийн хэлтсийнхэнд тий бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ одоо ингээд одоо отгон гэрэл маань ямар ч байсан одоо улсаас өгдөг мөнгө одоо авдаг боллоо тийм ээ. Халамж авахар. Тэгээд одоо өөртөө зориулалтууд би тэрийг би одоо нэг гоо ингээд ингэхгүй өөрийн өөртөө зориулагдсан би ч өөрөө яаж ивэл нэг ажил төрөлийгээд бас нэг дөрвөл зохицуул одоо ингээс одоо төгсөх боллоо энэ чинь бас суудсан юм гэж орохгүй одоо ч бас сонирхолтой боллоо буйнаа түүний хуйнаар гэтэл бас таныг цэцэг навчаа захирч юмсгэл юмнууд ордог л байлгүй. Тэгээд бүгд усан ангийнхантайгаа адилхан дарих гал юм болох баг. Ариух гаалаа.
Эднээс чихэр бичээ нөгөө маруудын нугас юм билээ. Тэгээ би нэг юм дээр анзаарсан байхгүй. Намайг сургуульд ороход нь би хөргөж ирээд оруулсан чи энэ хүүхдүүд чинь нэг ийм скавс юм дотор мөнгө хийж чад нэг сүүкопи сүүмөнтер авт юм байна. Наваад ууд юм. Тэгээ би ингээд хаалгаар гарах гэжсэн ингээ харсан чинь хүүхдүүд аваад урцсан миний охин ингээд ганцаараа ингээд зогсож ирсэн байхгүй. Тэгээс чаавас тийм охин ганц охин ингэж явуулах гэж тэгэж бодож ирсэн. Одоо тэгээд хөрх юм хэрэгтэй хутан зарцуулаад ховцсоноор тий авч өгөөч юм уу. Ямар ч байсан нэг сарда 20,000 төгрөг гэдэг чинь одоо их юм шүү дээ. Хил нэмэр шүү дээ. Хил нэмэр шүү дээ. 20,000 гэж олох гэж их цав нь үлэх гэж тэр дороо. Та битэрийн хувьд бол одоо 4 хоног явж иж олох мөнгө шүү дээ. Нөгөө амьдралаар амьдарч ирсэн бол. Тий. Заримдаа 5 цон жиж магадгүй олцох багтаа. За ямар ч байсан нэг ажил бүтчихлээ. За нэг ажил. Одоо тэгээ ингэж бодож байна Монголоо. Таны нэг газар байгаа гэсэн шүү дээ. За тийм. Тэш очиж тгөө. Тань тэрийг нэг харж яагаад. Одоо ерөнхийдөө нэг орон гэрийн аяа бодохгүй бол ч одоо ингэж явна гэж юу ах вэ юм эцтэй. Би очиж нэг хараад ингээд бас нэг тэгээд юу яа нэг баримжаа аваад яхад тгөө. Очиж одоо үзгөө. За тийм. Мөнгө одоо авдаг боллоо тийм ээ. халуун заахаар. Тэгээд одоо өөртөө зориулна л доо. Би одоо нэг гүнгээд ингэхгүй. Өөрийн өөртөө зориулсан би ч өөрөө яаж ингэж нэг ажил төрөлхийгээд бас нэг төрөл зогсоод одоо ингээс надад төгсөх боллоо энэ чинь. Бас луутаж бас сонирхолтой боллоо буйнаа. Түүнийг буйнаа. Амьлдан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьлдан бие биенээ хайрл хүмүүсээ. Алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул. Хэн нэгнийхэн харанхуй нүгрүү битгий түлх. Архин дорсон нэгийг шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачиг чинь хэд бас бүү мартага. Ганц сайхан үгээр дутаж яваа хүмүүс. Гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай чи гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бус удаа тохиолдоо. Чамд дурлсан сайхан хөвгүнийг чанга хатуугээр битгий гомдоо бүсгүй. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэн гэж дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч. Бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч. Бидний зам дээр ав адилхан учрал тохиолд. Бүсгүйн довлон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч. Өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болно. Өлгийн хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. Одоо энэ их гоё зам болно. Шинэ зам гээд амар зам байна. Нөгөө сонгуулийн явахаар хийсэн зам. Гэрэлтүүлэг гэж ихтэй чинь шүүн бол өдөр шиг юм байна. Амар юм. Тэр холоо ишиг одоо. Оны л зэтэй. Зэтэй. Одоо ишгнээ яваад саалгаж орон зам явна л та.
яваад гисэн. Тэр газрын нэг очиж хараад тэгээд та машин орж болдгоо гэдээсэн үү? Маш ордлогт өгтөө уулын зорчтол юм л да. Одоо хаашаа? Айл баруун гэрч. Айлгасаа дамж орчтын тэгээд яг ордог зам дээр нэг айл ууцвал тэр чинь нүүхэл ингэн л л дээ. Тэр орхон л тоо. Юу хашаа машаа байгаа юу? Хашаа байхгүй зулгаал газар. Тийм үү. Нөгөө хэтргийг ажилтаа болохтой зэрэг гашаа өрцсөн байхгүй. Тэгсэн чи хашааг нь яасан? Харин хашаа өрч гэдэг л байхгүй. Ажилтаа болохоор. Ажилтаа болохоор юу? Тийм. Шийдэр хашаа өрч болдог бол барьцгаал гэсэн. Та яасан гэхээр гэртээ байж байхдаа юу яасан юм уу? Хашаагүй байдаг байсан юм уу? Наагур баруун гэрч. Энэ мөрөө? За Монголын газар дээр ирж байна. Тэгэд одоо энд гэсэн үү те? Тийм ингэж асгаад юу явж байгаа. Цаатлын одоо энэ онгоргоо шивштэй. Тэрний тэнтэс ингэж харахад байж. Энд чи та одоо эндээс ингэж гоё газар биш тий. Уул нь л их гоё газар юм байна. Нөгөө яг зайсангийн ер нь ингэж эсрэг тал одоо Тийм. Тэгээд Тулаахан штийн өвлийн газар нь үлддэг. Их сонин газар. Айдын гэрийн бүр нэг сар зогсож хахад тэр ус бохож өгöd хуцдаг. Уул нь энэгээр ингэж арийн гудам модон байсан баг. Тэгээ манайх нэг ивэл үлчэв. Хатмын дэч үлдсэн. Тэгэхээр тэр оронд энэ асаа маш их замбрааг өргөдөд би гоо авчихтаа тэгээд айлын хашаагаар хулгайч нөхөс явдаг. айлын хашаагаар явдаг юм уу те? Машин дэрэгтэй ирүүл тэр даавар ингэ орчтой. Тийм үү. Явган даавал ингээл. Энэ хавар чи ямар эвгүй юм бэ? Энэ айлууд нь те? Эвгүй. Энэ хөөх нэвтэг энэ хавар засаал янзлал. Тийм их хөдөлмөрч ажил хийдэг усуд тэгэл уухгүй янзлж юм билээ. Янзын гоё бол яана энэ гэж үсэн юм чинь болчихл юм шүү дээ. Гацсан гоё бүр салгацсан гоё барилга барил. Гэр барил байсан барил. Өргөжлөж байгаа юм. Тэр айлын налуу шүү дээ. Энэ хотын цэнхэр юу таалахта. Тэр налуугаас наашаага ингэж яваад энэ айлын гашаар өнгөж тулгал ингээл миний гашаа болох юм тий. Тэгээ машин болохтон зэрэг тэр доороос энэ барьцгаа байсангийн энэ гудамжаар ингэж тавхаад энэ гудамжны цаатлаар ингэж машины цаатлаар яваад энэ айл энэ л ингээд тэр жал руу яваарчдаг. Энэ айл тэр түр энэ айлын юу манч энэ түр байгаа гэсэн. Одоо нүрчгийн гинэл. Монголын хувьд чинь мэрэгжил гагнуурчин өрлөгчин өшөө. Тэгээд боссороо гэдэг үл янз янз юм хийн л дээ. Гутал хийжсэн гэсэн шүү дээ. Тий, урдаас нарах үнэлэхгүй болохоос биш. Гутал хийн тэгэл машин бариад явчихна гэсэн. Энэ чадахгүй юм байхгүй. Бас нэг савгүй нөгөө юм дүрчиж явсараад юм захтай болчихсон. Төгсгөлийн үзээгөө захтай болчихсон л. Бара найз чинь нөө. Манай найз. Бара сансноо. Энэ их боловсоо. Энэ хөдөлмөрч хүмүүс бол энэ ингээд амьдраад авах юм байна дөө. Тэ? Тийм ингээл Болгоол. юм ч болгоол шүү дээ. Энэ уулын юуг одоо айхтар хөвгийг ч одоо тэгээ хэцүү байна гэхгүйгээр ингээд сайхан одоо янзлж байшин бариад ингээд байгаа усуд бол бас баярлууштай юм шүү те. Тий. Өстой баярлууштай. Энэ замаар боос. Хоёул тэр доотлын нэрээ замыг харъя те. За энэ орнуудын дараа гаччих. Уулнаа уулаад тавьсан биш. Энэ юусоо ингэсэн юм биш үү? Дээдлийн аваад доотлын үлдээсэн юм шүү. Дээдлийн аваад тэгээд энд нэг авуулаад тавьсан ухаантай тэгээд модон голцоо юмнуудын айлууд наманд үлдсэн юм билүү. Тэгээ нэг энэ чирэггүй юмнууд л үлдсэнийг өдрөөр цэвэрлээл гэсэн. Тэгэл одоо ерөөс угаасаа ингээл энэ налунаас эхлүүлэл ингээл тэгэл тэр ирэмгээр ингээл надтай бол хөөрхөн газар гоос. Тийм байна. Энийг харин ингмээр юм байна. Яамаар юм те. Энэ одоо нэг айл байгаа байна. Энэ нэг айл ингээд. За яаж ингэ ингээд. Энэ жалга ороод. Тэгээд жалгын ирэмгээр ингээд.
эвтэх ингээд тусаад тэгшилчмээр юм уу да. Тэ? За оноо. Готтойгоо ойрхон хүмүүс ч бүр энэ уулыг одоо ингээд бүр цаашаа даваад нөхлээд бүр ийшээгээ тэрэлж мэрэлж рүү газар авч юу яагаад байгаа юм бэ шүү дээ. Ийшээгээ Сая нөгөө нэг юу яасан шүү дээ. Засмал замаар явж сая наашаа ирсэн шүү дээ. Шорон зам руу ороод. аа Тэр үргэлжлэн тэр 800 ирдэг дээрээс 300 микр явдаг. аа Жижиг тэрэг энэ тэр. Дэрэмж Оо, за, буугаад. за. Тэгээд энэ дээр буугаад тэгээ ингээ алхал. Ингээд чороод ирнэ, нүгээрээ чороод ирнэ. Тэгээд айлтгалаараа л тэгээ явцдаг. Энэ дээрээ би цом буугаад өвлөн энэ дээрээ бууж ирсэн. Хоёр гэрийн бууж ирсэн 4 антай. Тэгэл байж идэв да. энийг нэг эвтэйхэн засч янслаад сайхан ямар юм байна та. Би энэ дээр ингээд овоолоо тавьчихсан шин. Салхин нөгөө юм шууд нуулгаа хийгээд дууссан юм. Хийгээд ах явахдаа одоо чи ил байгаа юм чи тэгэл эндээс ч одоо ойн хог мог гээл энд дэс талаа. Гарцтай юм байгаа хүн чинь нэг жоохон модон хоолны зөвхөн мөг нэг тиймэрхүү жоохон юм байсан тэгэл. Аваа түлхсэн байлгүй дээ. Чинь юм байгаа. Та ерөөсөө л дээдлийн өргөж аваад авчаад зарцсан юм шүү. Аян тэгсэн дөө. Машин чааруулаад. Хэдээр өгсөн? Хэд ямар гэр байсан? Хэдэн антай? 4 антай айх момо. Хөлн гайгүй гэрсэн тэгээд мадалч өнө би. Тэгээ намайг нэг хэсэг байхгүй din манай хүүхдүүд зөөж урж байгаа нэг гэж баахан ханаа нухацаад. Тэгээд хэвчээ за энэ би энэ үлийн төлөө үлдэхгүй юм төлийн үсийн ч тийхгүй. Хоолундаа яах юм бэлээ гээд за яшиг зараа тэгээд хүүхдүүд давах тэгээд. Тэгэл тос. Ер нь гэр орноо зарж Энэ өргөж бол голомтоор тоглосон өөдөлт өгсөн юм. тий. Яг үнэ шүү. Тэгэл та ахаад нөгөө юу амьдрал руу орсон. Тэгээд нөгөө амьдрал руу эргэж ороод тэгээд яваад Гэр оронгүй хүн ч одоо өөр яалтаж хэлээ. яалтчихлээ. Энэ худлаа ялжуулгаа хийчихгүй шүү тэгээд мөрөөрөө нэг хогт үж явж нэг хоололж нөөмо багага нэг хоолтой оноолал. Тэгээд явж хөрвараа гэдэг. Миний охин ч бас их юм багаас их юм үзчихлээ дээ одоо бас хил зоочлоо. Тэгээд одоо нэг сургууль соёлтой ороод гэж намаа сураад ингээ яваад та. Одоо нэг төлөвшөөл. Ийм тэгэл аригул хүүхдээ ивдчих шахлаа да. Та нартай уулзраагүй уулзаг үсгүүлийн ивдэх тал руу орох юм байна л да. Одоо тэгээ юу бодогдож байна? Их хэрсүү. Том мэрхгээд энэ болцсон байна. Тэгээ одоо яг үгүй янз бүрийн бодож чинь одоо энэ дэр би эндраад байжсэн бол тэгээд одоо сайхан л байх байсан л баг. Хоолтойч хоосон ч гэсэн нэг оромжтойгоо өвчээсэн болохоор л байсан л байна. Тэгээд сэтгэлийн тэнхээгүй харлаа. Одоо эмхтэн шиг урт устай богино ухаантай би чи үсэнч богино ухаанч богино хандлантай байсан. Тэгээд одоо нэг өөр юм шиг андаад өөрчлөөд нэн дээр нэг усаад тэгээ нэг хүүхдээ татаад авчираад тэгээд юу явал одоо боломжтой л болж байна. Тэгээд миний өөр чинь нэг басна санал болох жоох ижлэхүү. Нэг ажил байгамаа. За. Өнөөдөр сургын дууллаа. За. Энэ ортлайлын нэг чих байшин байх гэсэн. За. Это нэгос. Танатыг өрлөг цав цай байна уу? Энтэргэж. Гото энд байрлагтай зэрэг. Тэгээд ч нөө салхах юмгүй. Жохон тиймэрхүү энэ одоо майхан барих хэрэг одоо яах вэ? Дарч тэмрээ гэж яах ч үлд. Одоо бас хавар хэдий одоо юм сайхан дулаахан байгаа ч гэсэн шөндөө жоохон өвтөрч ханаад байгаа шүү. Харин тэгэл одоо байсураа нэг зигтрээд жоохон дулаан чороод тийг одоо тэгэл энднэ энийг өөдөн татна. Энэ эргүүч нь сохтуу газар занагч явж исэн юм лээ. Тэгээ би хүн цагнус. Би газараа заах гад. Тэгээд эргүүтэй явж исэн. Тэгээд тэрнээс хойш нэг загнуулж яваад тэгээд болчихсон зүйл. Одоо ийм шиг Монголынхаа. Энд нөгөө ингээл хүмүүс амьдраад болоод штэ.
Тэгээд энэ ер нь бол та бас ингэж бодох хэрэгтэй. Энэ бүр одоо там чи шиг хаашиж байгаа. Дуулын ийм жалга малганы ийм яг одоо ийм бүр жалган дотор мотор байгаа улсууд байна. Бүр жалган нэг. Тэгээ нөгөө бороо мороо ороод шороо ягаал инээтэй гэлсдэг. Хэцүү шттэ. Тэгэхээр танд ийм сайхан газар байна. Энэ бол хөдөлмөрч хүн бол энийг бол зүгээр өстэй янзын сайхан аваа яваа. Ингээл харж байхад ер нь их мундаг хүмүүс байх юм аа. Та одоо яагаад тэднэр шиг байж болохгүй гэж тийм биз дээ. Хийн болно. Хийж болно. Би одоо нэг тарихтаснаас гарцсан одоо бас би хийж гайгууллаа. Тухайн үедээ бол би энэ гэрт ам олонтой хөдөлтөх ганцхан хүн байдаг. Тэгэл би цуучих юм бол тэр аль тэр өнөртөө хоосон. Би хоолгүй ундгүйгээр энд шороо зохиоцсон гэж түүхэндээ байхгүй. Хоёр цохол унчих юм билүү тэр сүлдэнд орчмосон гэж. Одоо бол гайвал байна л да. Тэгээд ерөнхийдөө тэгээд цааш гайвал болно. Одоо бол энийг өөдөн татна. Юм ч гэсэн байдлыг ажаатыг энэ ажил төрөл юу болох нь вэ? Энэ дээр л нэг юм шум болгочих жаал үст даруулна хөвтөж оруулчаал өөрөө нэг юм шум болгол тэгээд юу яавал. За сансар утганы одоо нэг нэмэгдчихээн шүү дээ. Телевиз үзэж байгаа үзэгчд маань, залуучууд маань Монголахад туслахыг хүсэж байгаа бол холбогдоорой. Тэгээд ингэмээр юм байна Монголахаа. Маш олон хүмүүс танд яаж туслах уу гэж, энэ хүнд ямар туслах хэрэгтэй вэ гэдэг чинь. За байж болох боломж болцоогоор л тусалж дэмжиж гэж одоо хэлж байгаа. Тэгээд нэг хитэн залуучууд хэрэгтэй юм санагчлаа надад. Тэгээд төлөө ирээд ингээд энийг ингээд засаад сайхан. Яаж одоо энэ гоё юу л болгомоор энийг тэгшлээд тэ сайхан тэгшлээд тэгээд одоо энэ дээр нэг юм шом болгож муулахтай өгье. Тийм ээ. Тэгвэл одоо их том тусна. Тэ ингээд дортай тэ ингээд. Өнөөдөр баасан гараг тэгээд маргааш бэмд нэм тэгээд залуучууд маань яг энэ дугаарыг маань үзээд бас туслахыг хүсэж байгаа залуучууд байвал холбогдоорой. Тэгээд маргааш нөгөөдөр энэ ажил бол нэг сайхан болох юм байна. Тийм ээ. Тэгээ одоо шамбуулах юм нь хаана? Шамбуулах юм байдгүй. Энэ одоо та энэ жишээ нь ингээд энэ барилга дээр өөрлөгчрийн хийлээ гэхэд хэдэн төгрөг явах вэ? Одоо ярьж үз тохиргол байх л та. Энэ чадаханд эхлэх болоогүй юм шиг ундаа мацдаг юм байна. Тэгээд яах юм бэ? Нийлэл ажиллагаа хийж байгаа. Тэгээд яг өөрөх болох тав зэрэг л. Би энэ ирчүүл орж магадгүй. Үнэсэн яах юм. Тэгээд ирж уурчаа тэгээд хийвэл тэгэл орондоо. За уруудах уу? За урууд. За сайхан хашаага цэвэрлэмээр болсон юм байна. Хашаагаа ч гэж хашаа чаана. Тэ. Нэг яавал бас энэ садаа болно. Ямар амартай юм бэ тэ энэ жалга нь. Айл үчиг хогаач. Ерөнхийдөө нэг алтан цогцны өмнө үлгэсгэл юм болоод байна шүү дээ би чи. Нэг мэд эдгээр сайхан гэр орон бариад энэ дээр байжсэн. Нэг мэд чинь байхгүй болгос болцсон. Тийм хөгийн юм явсан байна. Одоо энэ чинь та машинтай боллоо гэж чи машина хаан тавих юм бэ? Одоо энэ чинь яд тах байх вэ? Арын нөтөлөл энэ жалах чинь гараж болчихсон шүү дээ. Тэмрийг. Тэгээд энэ чинь дээрээс нь үер усмас орж ирэхгүй юу? Энэ орж ирэхгүй. Зүгээр үү? Орж ирдэг. Ямар ч усмар орж яагаад ч ордог. Тэгээ энэ айл буцсан юм шүү дээ. Машина яаж оруулах юм та? Машина яаж оруулах? Айл нүхэн гэлээ. Төр хугацаанд эдний байшин гарч энд үйлчж байгаа ш. Тэгээд энд бүчин цогцсон доо. Гэл. Энэ хоёр айл хоёлоо нөх юм уу те? Тэгвэл нэрээ ишиг оруулахгүй юм шүү те. Би их тэнэг юм. Энэ дээр манай нэг чичгээ хамбарт ус. Тэгээд нэг өдөр нэг машинтай ирэхтэй юм хөтөө хоёр мөн газар олгосон. Олготой газар байна. Тэгээ нөгөө сохтуу халамцаа болгоцоод манай нуурт дуусах гэдэг. Тэгээд би энэ газрын
яа гэдэг 3,000 төгрөгөөр тэгшил бөөр засаж өгöd. За. Тэгээ эднийхийг буулгацхгүй. Энэ шар шаврмаарч би хийсэн. За. Тийм тэгээд эднийхийг буулгачих. Энэ ногсгот надаасаа илүү 1000 дахин илүү хүн байсан мэл. Тэс чинь чаваад ингэж энэ газрыг авч авцараад ингээд баахан шаврцараад. Энэ авч хийчихсэн. Эндхийн засаг дарга. Эндхийн засаг дарга. Тэгээ би тэр нэг жоо юмд. Ер нь тэгээд хүн байга газарт их нөгөө сэргэлэн овсготол байна л да. Тэ. Тэгээд та бас энэ шиг одоо ингэж хөдөлсөн бол одоо тухайн үед бол одоо бас л ингээд засаг дарга хийгээ байж байгаа шүү дээ. Энд чинь газар зарна гэдэг. Харлээвч үгүйсэн. Тэг ингээд бодож байгаа тань бас их алдсан юмуд их байна да тий. Оо их алдсан. Зөндөө алдсан. Гэтэ яах вэ? Тэр алдаа болгоныг одоо ямар эргээд тэднийг нөхөх юм биш үү? Тийм биз дээ. Эргээс эргээх юм биш үү? Тэгэхээр зэрэг одоо тэр бол тэгээ тэндээ үлддэг. Өнгөрсөн юм сайхан өнгөрсөндөө үлддэг тийм ээ. Одоо ингээд танд одоо энэ олон жилийн туршлага байна. Тийм ээ. Ингүүл тэгээ шүү, ингүүл ингэ шүү гэдэг юм байна. Тэгэхээр зэрэг та одоо бол бодож байгаад аль болох л алдахгүй хичээгээд тийм ээ амьдрах. Ирээдүйд бол одоо шал өөр амьдрах хэрэгтэй байна л да тийм ээ. Тэгээд нөгөө 91 алдтыг 91 нурдын гэдэг шиг одоо алдгаараа бол алдснараа одоо их алдчлаа одоо их л олон нурлаа да. их л олон нурлаа. Арай тарагдаагүй юм шиг байна. Тэгээд одоо тэгээд ямар ч байсан өнгөрсөн амьдралыг эргэж дуусахгүй. Эргэж гисгээд мөрөө эргэж ингэж хараад явдаг л одоо болохоос өөр харахгүй. Хамгийн гол нь хүүхд ирээдүй миний өөрөө урт наслах. Тэгээд хөгжилтөө гэж эргэжиж явъя тэ нардны яваад явах. Ингэж байгаа штэ. Өнгөрсөн бол одоо машины толинд ингээд нэг хойд гардаг штэ. Тий. Яг тэрэн шиг гэж байгаа байхгүй. Тэгээд хаяа нэг ингээд харж тийм ээ. Хаяа нэг харах сайхан. Байн хараад байвал бол тэгээд өмнөхөө харахаа бай чинь. Тийм ээ. Ирээдүг харахаа бай чинь. Тэгэхээр зэрэг хаяа нэг тэгжиж үлээ гэж дурсаад. Тийм. Тэгээд гэхдээ алдаж онсон зүйлүүдээ бас эргэн дурсч бодож явахгүй болохгүй шүү. Тийм болохгүй. Бас би тэгжсэн сохор марчс болохгүй. Тий. Би тэгээд төвж ирсэн шүү. Ингэж ирсэн шүү. Тэр чинь банкны сэтгэл дотор дүүлжтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгж байж юм уу зохицуулъя тэгэхгүй л би одоо ингэ нэг сайн болчихлоо. Одоо ингэ болцсон. Энэ амьдрал бол хэрэггүй одоо айсан. Гэ мартаж болохгүй. Заавал тэр амьдрал руу орохдоо биш. Зүгээр тэрийг санаж яваад би ингэж зовдөг шүү. Ингээ алдгараа би яаж явдаг вэ идэгүүлээ. Тэгээс үл нарчгаа яадаг вэ идэгүүлээл. Баян сэтгэлтэй тээж явах л. Стэмэл та. Цаг хугацаа надад мөрөөдөд нэгэн